6 дугаар бясалгал эхэллээ. Бодол орж ирмэгч түүнийг цөөрвийн дагуу гадаргуу дээр хөөсөнцөр хагарах адил орхиж сур. Бодлоодыг зүгээр л хагирна. Тэдгээрийг бүгд дагалт. Тэдгээрийн чухам юу болохыг харахыг ч бүү завд. Тэртээ тэргүй бодлууд гарч ирэх л болно. Харин та тэдгээрийг юу болохыг бараг харалгүй. Тэдгээрт хандах анхаарал маш охор болох тэр төвшөнд хүрнэ. Маш зөөлөн байдлаар амьсгалаа мэдрэх ур чадвараа та улам зүлгэн цаг үргэлж сайжруулсаар байх болно. Энэ удаад та өөрийнхөө тухай хэрхэн бодож байгаагаа мэдэх гэж байна гэж бүү бодоорой. Учир нь энэ хамгийн гол нь биш. Одоо та нэгэнтээ доктортой цэгт хүрч бодлууд түргэн алга болж байгаа нь та бодлуудаас салж сурсан хэрэг. Огт бодохгүй байж хараахан сураагүй доктортой сэтгэлтэй болоогүй боловч та салж сурсан байна. Тэр үед дараагийн шаттай танилцах боломжтой. Амьсгалын бясалгалыг хэсэг хугацаанд үйлдсэний дараа магадгүй хагас цаг юм уу нэг цагт хэртээ үйлдсэний дараа өөрөөсөө хэн бясалгаж байна? Эсвэл хэн амьсгалыг ажиллаж байна вэ гэж асуу. Тэртээ тэргүй өөрөөсөө асуулт асуухгүй хүртлээ тийм их хол тасрахгүй. Та нарын зарим нь үгүй би амгалан байна. Би салж чадахгүй гэж бодож магадгүй. Надад итэг та чадна. Хэн амьсгалаа ажиллаж байгааг харах бололцоог олгоорой. Одоо би өөрийнхөө биетэй холбоотой нөхөрлөл байдлууд, зураглалууд болон бодлын ойлголтуудыг бүрдүүлдэг. Тэдгээр бүх зүйл сэтгэл дурган гардаг. Эдгээр зүйл урган гарах болно.